Сайн уу, хандаа байна. Гэртээ сууж байгаа ээжүүдэд боломж байдаг болов уу? Нийгмээс хоцорсон, эсвэл сэтгэлээр унсан энэ цаг үед би өөрөө юу чаддаг вэ гэдэг асуулттай магадгүй хүн бүр нүүр тулгардаг. Би ч нүүр тулгарсан. За тэгээд өөрийгөө ирж хайхаар шийдсэн. Би өөр нь юу чаддаг юм болоо? Би хийн юм болоо? Тэгэхрээтэй ээж надад юу чаддаг зүйл юу байд юм болоо гэв. За тэгээд модель болох гэж үтсэн. Модель болоход миний хөшинг байдал саад болсон. Дараа нь мейкап хийх гэж үзсэн. За мейкап маань саад болсон. Юу саад болсон бэ гэхээр гарын хөшинг байдал. За тэгвэл би юу чаддсан болоо гэд 20 гаруй зүйл дээр бүтлгүүцсэн. Тэгээд сэтгэлээр унснаа гэж унаагүй. Харин ч бүр хамгийн дуртай зүйлээ бүр ингэж хийхээр зүрстгэл хөөрөөд ингэж бүр ингэ савлдаг тэр зүйлээ олсон. Тэр юу байсан бэ гэхээр бусдын өмнө ярих. Гэхдээ хэрэгтэй зүйлийг ярьдаг хүн. Дээрэс нь бусдыг сэтгэл зүйн байдлаас нь гаргахаас гадна дотоод гал ирмэлцлийг нь асаадаг очлуур болж чадсан. За тэгэхээр энэ Update Mind хөтөлбөрийг хамгийн анх гадаадд сурж иж одоо заавал мундаг хүн болж иж сурах биш. Яг одоо өөрийнхөө нөхцөл байдал дээр тулгуурлаад гадаадын хөтөлбөрийг Монголдо боловсруулад, монголжуулаад, хөрсөнд нь буулгаад бусдад түгээх боломжтой гэдэг сэтлийг маш хүчтэйгээр аваад одоогоор 400 гаруй хүмүүст хүрээд явж байна. За тэгэхээр энэ хугацаанд маш олон эмэгтэйчүүд жоохон түлхээд өгчвөл эмэгтэйчүүд гэлтгүй бүх хүмүүс жоохон түлхээд өгчвөл ямар их нөөц боломжтой, ямар их гоё аз жаргалын нүдээр хардаг, сэтгэлийн амар амгалан байдалд хүрч чаддаг, гэр бүл нь аз жаргалтай байдаг вэ гэдгийг өдөр болгон харахтаа асар их аз жаргалтай байдаг. Тэгэхээр энэ бусдад аз жаргалыг түгээдэг, бусдад оюуны сэрэлтийг өгдөг энэ сайхан хөтөлбөртөө сургагч агш нараа бэлдээд явцгааж байна. Би Update Mind нэг сургалтанд хамгийн анхныхын сургалтанд сууж исэн. Төгсөж байгаа. За тэнд ингээд сууснараа надад ямар өөрчлөлт гарсан бэ гэхэлэр би өөрөө бол багш мэрэгчлээ. Тэгээд хүмүүсийн өмнө гараад юм ярьдаг, хөтлөгч хийж байсан, ихтгэл тавьж байсан гэдэг олон давуу талууд надад бол байсан. Гэхдээ тэр болгонд надад нэг дутуу байгаад байсан зүйл бол яг өөрөөрөө байж өөрийгөө илэрхийлэх чадамж тэгээ нэг хүлээтэй байгаа юм шиг тийм байдал надад үүсэж идэг гэсэн. Тэгвэл Update Mind-д суугаад тархины дасгалуудыг хийгээд өөртөө ажилласны дараа энэ байдлууд бүгдээрээ арилж эхэлсэн. Өөрийгөө илүү чөлөөтэйгээр мэдэрч чаддаг болсон. Өөрийнхөө сэтгэл хөдлөлүүдийг бас хичнээн дарж барьж байдаг вэ гэдгийг ойлгож эхэлсэн. Тэгээ мэдрэмжээ чөлөөлж өөрийнхөө мэдрэмжүүдийг илэрхийлж чаддаг болсноороо би илүү гоё нээлттэй, илүү тийм хөгжиж цэцгэлж чадсан байгаа. Тэгэхээр ингээд би надад энэ дасгалууд ингэж нөлөөлөөд би ингэж хөгжиж чадж байгаа юм чинь бусад хүмүүст хэрхэн яаж нөлөөлж хөгжиж чадах вэ гэдэг нь маш сонирхолтой сайхан байсан. Тэгээ хүүхдүүдэд энэ дасгалыг зааж өгөх тусам тэр хүүхдүүд нийгэмд бүр эрт өөрийнхөө хийж чадах өнгө төрхийг олж чадаад өөрийнхөө хийж чадах зүйлсийг хийгээд явна гэж бодох бүрт надаа илүү гой санагддаг гэсэн. Тэгэхээр 10 жилд заадаггүй хичээл заадаггүй ерөнхий боловсролын сургуульд ийм систем байхгүй гэж гомдолж яхаар хаана энэ зүйлийг зааж болж байгаа юм бэ? Хаана энэ зүйлийг эзэмшиж болж байгаа юм бэ гэдгийг эрж хайхад боломж бол нээлттэй байна. Энэ боломжийг хүн бүхэнд эрх тэгш хүргэхийн төлөө бид нар ажиллаж байгаа зорж байгаа. За энэ суусныхаа дараа би өөрөө илүү гоё чөлөөлөгдөж нээлттэй болж өөрийнхөө хүсдэг, сонирхдаг зүйлсийг олж чадсан, өөрийнхөө мэддэг зүйлийг бусдтай хуваалцаж чаддаг болсон. Энийхээ үндсэн дээр би өөрийнхөө өнцгөө олъё гэдэг нэртэй сургалтыг нээсэн. Тэгээ өнцгөө олъё гэдэг сургалт маань өөрийнхөө харах өнцгийг олох, өөрчлөх, бүх зүйлийг сайн талаас нь харах, өөрөө өөртөө уусан нэгдэх тэр бүх зүйлсийг сургадаг ийм сургалт байгаа. Сэмцгэнөө намайг Гаматрын Саран гэдэг Update Mind хөтөлбөрийнхөө анхны хөтөлбөрт оролцоод өөрийнхөө нөөц боломжийг илүү таньж мэдээд би өөртөө автаад их ёстой байна гэдэг зүйлийг сэтгэл зүйн асуудалтай тулгамжахдаа би энэ зүйлийг олж мэдсэн. Тэгээд надад маш их зүйлийг хандаа маань ойлгуулад артравист гэдэг зүйлийг бас ойлгуулсан. За тэгээд энэ сургалт маань хүний нөөц боломжийг аягүй их гаргаж ирдэг. Нөөц боломжоо хүн таньж мэдснээр ямар их зүйлийг өөрөөсөө гаргаж ирдэг. Ямар энэ дэлхийд ямар их боломж байд юм бэ гэдэг зүйлийг асар их олж таньсан. Тийм болохоор энэ хөтөлбөртөө хамрагдаасаа гэж хүсэж байна.